За бүгдээрээ сайн байцгаана уу юу байцгаана? Шинэ оноо сайхан гаргацгаасан гэж найдаж байна. Тэгээд 2025 онд бас нэг шинэ бичлэгээр иргэн уулзаж байгаа да. Үнэхээр их баяртай байна. Тэгэхээр бүгдээрээ Squid Game-ийн киног бол сайн мэднэ тийм үү? Угаасаа дэлхийд даяар үнэхээр хүмүүсийн анхаарлыг татаж чадсан, бас үнэхээр сайн зуралж болж чадсан байдаг. Мэдээж бичлэгний гарчигнаас тагд маань аль хэдийн миний юу ярих гээд байгааг олоод харж өгсөн байх. Манай нэгнээс надад хэлэхгүй юу? Хэрвээ энэ кино шиг үйл явдал жигнэсээ тохиолдох юм бол Бэла ингэж хизээж хайр татны хүнээ хаяхгүй гэхэд нь би өдөөс нь ямар ч хүн байсан амьд гаргал зүйлээ бодноо. Ер нь өөрийгөө л бодно гэд бид хоёр баг зэрэг маргалтаад ер нь энэ кинон дээр хүний байгалийн зан чанар өхөлтэй нүүр тулсан үед яаж ажиллаад байгаа бас ямар гэчин сэтгэл зүйн нууц үйл явдлыг оруулаад ийм зөвөн болчих уу гэж бодоод та нарт бас сонирхолтой бичлэг болгоод хүргэхээр шийдлээ. 2021 онд гарч ирсэн Солонгосын Хван Ду Хёг найруулагчийн бүтээсэн Survival адал явдал цуврал бөгөөд Netflix-ээс хамгийн анх эрхлэн гаргаж байсан. Гарсан эхний 28 өдрийн дотор 111 сая үзэлт авч тухайн үеийн хамгийн өндөр үзэлт бүхий цуврал болж $900 сая ашиг орлого хийж гайхалтай амжилттай болсон бүтээл байдаг. Мэдээж энэхүү цувралын сэтгэл зүйн хүчтэй нөхцөл байдал болоод ёс суртахууны асуудал, нийгмийн үе шат давхарга зэрэг маш олон зүйлүүдийг үнэн бодтойгоор харуулж чадсан учраас ийм амжилттай байгаа болов хэмээн боддог. Тэгэд мэдээж кинон дээр л ийм үйл явдал гардаг болохоос биш, бид ч гэсэн урт хугацааны мөнгөний төлөө хөвглийн тоглоомод байгаа юм шиг надад санагддаг. Дээрээс нь цуврал дээр хүний сэтгэл зүйн аимшигтай үзэгдлүүд нэлээд их гардаг. Жишээ нь өвхөл амьдралын зааган дээр хүн хэрхэн араатай шиг болж хайртай хүнээж орхиж байгаа. Цөхрөлд орсон хүмүүс мөнгөний төлөө амиас золиход бэлэн байгаа байдал. Хүмүүсийн сул талыг ашиглаж хэрхэн масын тарих угаалт хийж байгаа гэд ерөн л эвгүй үзэгдлүүд гарч ирсэн. Бичлэг эхлэхээс өмнө анхааруулж хэлэхэд спойлер багсаа агуулгадж байгаа учраас хэрвээ та нар спойлер дуулмааргүй байвал яг одоо гэлс гараад үзчихэд ороод ирээрэй. Хамаагүй гэж бодож байвал дуустал нь үзээд лайка дараад сабаа дараагүй бол сабаа дараад үзэхэ битгий мартаарай. За тэгээд ихнээс нэгдүүлээ сайхан ярилцгаая да. За ханаас нь эхэлж ярмаар байгаа вэ гэхлээр би бүр нэгдүгээр удирлын нэг чухал хэсгээс эхэлмээр байгаа байхгүй юу. Нэгдүгээр удирлаар тоглоомд сонгогдсон хүмүүс үхлээрээ дэжин тавьж байж тэр их мөнгийг авах боломжтой гэдгээ мэддэг тийм үү. Тэгэд бүгдээрээ ингэж өгч далд орохгүй гэд санал хураалт аваад ямар ч тач үнийг дахиж үргэлжлүүлэхгүй гэдэг сонголт дийлж бүх хүмүүсийг эргээд өнөөх зовлон амьдрал руу буцаадаг. Гэхдээ л ганцхан хүний сандлын зөрүүгээр ялдаг, ядч байгаа тэр нь энэ өөч байх шиг. Эцэст нь тэндээс 200 нэгүүлээ гарч чадсан ч гэсэн ихэнх нь буюу 187 эргээд ирж гисэн байдаг. Энд хүний амьдралаа шалтгаалж байгаа маш олон сэтгэл зүйн асуудлууд нөлөөлж байгаа ч гэсэн нэг гол зүйл нь бол ерөөсөө л цөхрөл. Бараг бүхий л оролцогчдын амьдрал тэрхүү тоглоомноос дор байсан гэдгийг анзаарсан бөгөөд тэрхүү тоглоомны эрсдэл тэдний өдөр тутмын амьдралын зовлонгоос хамаагүй дээр гэдэг бодол тэдэнд төрсэн байх. Магадгүй үүнийг фронтмен ч маш сайн мэдэж байсан байх. Угаасаа тэгээд 2 дахь удирлаар ч энэ зүйл дахиад л давтагддаг. Үүн дээр анзаарэгдэж байгаа эхний зүйл бол шунал. Хүмүүсийн харсан асар их мөнгө эд баялах нь тэдний өвхлээсээ хайдснаас илүү давж гарч байгааг бүгд анзаарсан байх. Энэ нь мөн л цөхрөлтэй холбоотой. Дараагийнх нь scarcity effect буюу ховрлын нөлөө гэж би орчуулад байгаа. Энэ нь юу вэ гэхээр ямар нэгэн маш ховор эсвэл онцгой гэж үзсэн зүйлээ хүмүүс маш ихээр хүсэмжилж эхэлдэг. Мэдээж оролцогчид тийм их хэмжээний мөнгийг өөрсдөө олж чадахгүй шүү дээ. Тийм ч учраас хүний ялтан тэмүүлэх дайчин зан чанар ихээр хөдөлж энэ боломжийг алдахыг хүсэхгүй. Мөн дээрэс нь хүний тарих, ялалт болон амжилт дээр л анхаарал нь илүү төвлөрч төсөөлөрөж болов допамин ялгаруулдаг. Энэ нь шууд утгаараа мөрөөдө тоглоомтой холбоотой. Эцэст нь миний бодлоор хамгийн чухал нь гэвэл тэд амиараа дэжин тавьж өхлийн тоглоомыг тоглож байгаа тийм үү. Энэ нөхцөл байдалд ямар ч хүн сэтгэл санааны болон бие махбодын ихээхэн хохирол амсаж би утгагүй зүйлийн төлөө ийм юм хийгээгүй шүү гэж өөртөө итгүүлдэг. Тиймээс үүнийхээ төлбөр болгож би заавал хожих ёстой гэсэн бодит бос төсөөлөлтөд хитэх автдаг. Өөрөөр хэлбэл тэдний золиосыг зөвтгөх, утга учиртай болгох цорын ганц арга зам үргэлжлүүлэн тоглох буюу эцсийн ялалт байдаг гэсэн үг. За, миний та нарт ярьж өгмөр байгаа дараагийн зүйл бол энэхүү mass manipulative tactic буюу массын тарих угаалт гэдэг зүйл. Энэ нь кинонд бас зөндөө харагдаг, бас тоглоомын зохион байгуулагчид үүнийг ашиглан оролцогчдод хяналт тавьж бараг л бүрэн удирдах тоглоомоо үргэлжлүүлэхийн тулд нарийн ашигладаг. Ерөнхийдөө массын manipulation гэдэг нь олон хүмүүсийн зан төлөвийг удирдах, тэдний сэтгэл зүйн эмзэг байдал буюу мэдэхгүй зүйлээр нь найцаар нь төрөө барьж зорилгодоо хүрэхийг хэлдэг. Мэдээж энэ орчин үед сошиал медиа буюу бидний үздэг дэлгэцүүдээр байнгын явагддаг зүйл болсон. Олон нийтийг логик төрөгдөлд оруулах, худал мэдээлэл итгүүлэх, суртал хулгай хийх, бусдын үзэл бодлыг гадуурхах, өдөөн хатгах, эсвэл бүр массын анхаарлыг төр зур өөр тийш нь андуулах гээд маш олон зүйлийг агуулсан хэл ярианы арга. Киноноор ашиглагдж байгаа хэд хэдэн аргуудын нэг нь бол маргаан байхгүй айдас. Мэдээж айдас гэдэг бол амьтаа болгонд байдаг сэтгэл хөдлөл болоод шийдвэр гаргалтыг хамгийн дээд зэгнэ гэж би хувьдаа боддог.
Цуврал дээрх оролцогчдод үзүүлж буй айдас болоод дарангуйл нь тэдний дүрм зорчиж тоглоомоо үргэлжлүүлэхээс өөр сонголтгүй хүргэдэг. Та нар анзаарвал тоглоом эхлэхийн өмнө буюу оролцогчд юу ч мэдэхгүй байх үед цэргүүд буугүй орж ирдэг. Харин үүний дараа тэд буутай орж ирдэг. Хоёрдугаар үйлрэл үзэгчдийг хамгийн ихээр стресстүүлж бухимдлыг нь төрүүлсэн нэг зүйл гэвэл яг энэхүү оролцогчдын хоёр талд хуваагддаг хэсэг. Олон нийтийн нэгдмэл байдлыг алдагдуулж багт хуваах нь массын тарих угаалтанд ихээхэн хэрэгтэй байдаг. Цаашлаад та бүхэн сайн анзааруул анги дээшлэх болгоно оролцогчдын сэтгэл зүй тоглоомонд дасаж байгааг анзаарах болно. Жишээ нь дарангуйл болоод өвхөл зэрэг хэрцгийллийг эсрүүцэх магадлал удах тусам багасж байдаг. Яг л угаасаа л ийм зүйл болох л ёстой хэмээн байгаа байдлаа хүлээн зөвшөөрч эхэлж байгаа гэсэн үг. За дараагийн нэгэн аюултай бас маш сонирхолтой нэгэн сэтгэл зүйн үзэгдэл Squid Game цуврал дээр ихээхэн харагддаг. Энэ нь юу вэ гэвэл paradox of altruism буюу өрөвч байдлын парадокс гэж би нэрлэдэг байгаа. Товчхон тайлбарлая гэвэл бусдад ямар ч хариу нэхэлгүйгээр туслахыг хэлнэ. Гэхдээ үүнийг парадокс болгоод байгаа зүйл нь юу вэ гэвэл хэрвээ чи бусдад туслаад л байвал чи өөрөө яг яах юм? Хариу нэхгүй туслана гэдэг нь чамаас ямар нэгэн эрч хүч, энерги, цаг, магадгүй хоол хүнс чамд хэрэгтэй бүхэн чинь алдагдана л гэсэн үг. Тэгэхээр чиний амьд байх магадлал чинь тодорхой хэмжээгээр багасна гэсэн үг тийм үү? Тэгвэл бусдад туслах нь муу зүйл юм биш үү гэсэн үзэл бодлоос энэхүү парадокс гэдэг зүйл үүсэт байгаа. Цувралаар гардаг энгийн жишээнүүдийг авч үзье. Манай гол дөрвийн залуу болвоос өрөв зөөлөн сэтгэлтэй хизээж хүн алах зүйл хийхэргүй төрлийн хүн байдаг. Гэхдээ тэр дугаар нэгтээ хийдэг шүр талцах өхлийн тоглоом дээр хуурам мэхлэх арга хэрэглээд чамаагүй ялахыг боддог. Бусад дөрөв дээр ч гэсэн иймэрхүү шинжүүд хэлт мэдэгддэг. Хоёр дахь үйлрэлээр энэхүү ээж хүү хоёр байдаг штэ. Гэхдээ хүү нөхлийн ирмэгтэр ирэхэд ээжигээ орхиод л явдаг. Үнэхээр хүсэхгүй байсан ч түүний амьд гарах хүсэл нь юунаас ч илүү дийлсэн л гэсэн үг. Тэгэхээр хүн болгонд бусдад туслах энэрнгүү өрөв сэтгэл бол мэдээж байдаг. Гэхдээ энэхүү цуврал дээр бол хинч туслах байтугай анхаарах зохио өгөхгүй байгаа гэдгийг бүгд харсан байх. Гэхдээ бүгдээрээ зөвхөн кинон дээр л толгуурлаад сонирхолтой болгоод яриад байгаа гэдгийг санах хэрэгтэй. Хэдүүлээ амьдралаар буулгаад ирвэл хэн нэгэн туслах шиг зөв зүйл бол байхгүй. Хэрвээ хүн туслах нь чамд ямар ч ашиггүй амьдралд survive хийх магадлалыг чинь бууруулад байгаа юм бол хэдүүлээ эсрэгээр нь бодоод үзье. Зүгээр л та нар бодоод үз. Гэрээхэндээ туслая. Гэрүүл гэдэг бол чиний ген явж байгаа нэг цус орж байгаа учраас үр удамдаа тусалж байгаагаас өөрцгөө. Шууд утгаараа чамд сайн зүйл наалдахгүй ч гэсэн удамчдын зүйл хэрэгтэй гэсэн үг. За өөрөөр гэвэл найздаа туслая. Мэдээж найз нөхөдөө туслах нь дараа хязгаа нэгэн цагт хариун заавал ирдэг. Мөн хамтын хүчийг илүү баттгаж өгдөг учраас чамд үргэлж хэрэг болдог зүйл гэсэн үг. За бүр цаашлаад олон нийтэд буюу массын туслалаа үзүүлье. Энэ мэдээж хүн гэдэг бол нийгмийн амьтан учраас бие биедээ туслах нь илүү хүчтэй нэгдэл болоод хамтын ажиллагааг бэхжүүлдэг. Тэгэхээр өрөвч байдлын парадокс нь өөрийгөө үргэлж нэгт тавьж ухаалаг амьд үлдэх явдал хэмээн харагдаж байгаа ч гэсэн сайн хараад үзвэл бусдад туслах нь мөн л өөртөө тусалж байгаагийн нэг хэлбэр байдаг. Тиймээс үргэлж бусдад тусалж байгаарай. Squid Game дээр зүгээр л оролцогчдын нэгдэл байдлыг алдагдуулж тоглоомын эсрэг босгоос сэргийлж тэднийг байнга талцуулж хоёр хэсэгт хуваадаг байсан байх. Дээрээс нь тоглоом болгоны зохион байгуулалт нь ч зүгээр л амьд гарах инстинктийг л аимшигтайгаар ажиллуулсан дизайнтай байдаг. Нэгт нь илүүлж нэг санаа бодолтой байлгах ямар ч зөвхөн өгөхгүй гэсэн үг. За дараагийн буюу миний ярих хамгийн сүүлийн сэтгэл зүйн үзэгдэл байх шиг байна. Хуурамч хэрэгчлөө гэдэг ойлголт гарч ирдэг. Энэ зүйл нь ерөнхийдөө киноч гэлтгүй бидний амьдралээр ч маш түгээмэл анзаарагддаг зүйл байгаа. Бидний энэ нийгэмд байхын хамгийн чухал зүйл бол хэрэгчлөө гэдэг тийм үү. Гэхдээ та нар сайн анзааруул бидэнд яг үндэ тийм хэрэгчлөө нь бүрэн утгаараа байна уу? Эсвэл бидэнд зүгээр л сонголт байдаг учраас тэрийг хэрэгчлөө гэж хараад байд юм уу? Маш энгийн жишээ танарт хэлж өгье. Чи тоглоом тоглож байна гэж бодъё. Түүнийг мэдээж ямар нэгэн удирдлага эсвэл кейбордынхаа товчоор удирдан тийм үү? Үүнийг чи өөрийнхөө хүслээр чөлөөтэй удирдах байна хэмээн бодно. Гэхдээ яг үндэ тоглоом зүгээр л энэ товчийг дарвал ийм зүйл хийн шүү гэд анханасаа кодлогчсон байгаа. Үүнийг чи тоглоомыг удирдах байна буюу эрхчлөөтэй гэж бодох болно. Товчхондоо чи тоглоомыг удирдах байна хэмээн бодох болно. Гэхдээ үнэн хэрэгтээ зүгээр л хийх ёстойгоо л хийж байгаа бөгөөд чамд өөр сонголт байхгүй. Удирдах байгаа мэт мэдрэмж бол зүгээр л чамайг хуурах гэсэн төөрөгдөл. Өөр нэгэн жишээ гэвэл хоолны газрын менюг харж байна гэж төсөөлье. Маш олон сонголт байгаа ч түүнд яг чиний идэхийг хүссэн хоол байхгүй байна. Энэ тохиолдолд чамд сонголт байгаа мэт санагдах боловч чи байгаа зүйлүүдээс л сонгохоос өөр арга байхгүй. Сонголтгүй л учраас хийхээс өөр аргагүй байдал орсноо эрхчлөө гэж хэлэх үү эсвэл үгүй юу? Өмнө хэлсэнчлэн бид яг үндэ эрхчлөө гэж мэдэхгүй учраас өөрсдөө эрхчлөөтэй л гэж боддог байх. Бидэнд сонголт нь байдаг. Аливаа зүйлийг удирдлагандаа оруулж хийх чадварч байдаг. Гэхдээ энэ бүхэн зүгээр л бидэнд зориулж хийгдсэн код буюу шийдвэр гаргах хэрэгчлөөнд бидэнд байгаа юм шиг мөртлөө энэ хязгаартай байдаг нь энэхүү fast freedom гэдэг зүйлийг бий болгож байгаа. Squid Game-ийн 2 дугаар улирлэлээр энэ үзэгдэл нь бараг анги болгон дээр л гарч ирдэг.
Та нарт хүссэн үедээ тоглоомоос гарах хэрэгчлөө байгаа. Гэхдээ бүгд санал нэгтгэл гэж байгаа. Яг нь энэ бүх оролцогчдын шударга эргэтгэж байдлыг нь бий болгож байгаа ч гэсэн эргчлөөг нь боож байгаа хэлбэр байхгүй юу? Би яг одоо сууж байгаад босоод цай ууж болно, юм мэдэж болно, ажил хичээлэж хийж болно. Бид нь юу хийх эргчлөөнд байгаа юм шиг санагдаж байгаа биз? Гэхдээ эдгээр нь бүгд хязгаартай. Тэгэхээр Squid Game-ийн энэхүү гайхалтай бүтээлээр гардаг сэтгэлзэн хэд хэдэн жишээг авч та бүхэнд тайлбарлалаа. Мэдээж таалагдсан гэж найдаж байна. Тэгээд цуврал дээр гарч байгаа Dark Tide шинжүүд хүнд хэцүү үед нэгнээ буруутгах үзэгдэл, амьд гарсан хүмүүсийн сэтгэл зүйн дан ажиллагчийн эффект эдэргээд ярих юм болон зөндөө байсан ч үнэхээр бүгдийг нь оруулж чадсангүй. Яг нь миний бодлоор кино л болохоос биш, энэ бүх яригдж байгаа зүйлд бид бүхэн магадгүй аль хэдийнэ орчихсон явж байгаа юм шиг надад санагддаг байхгүй юу? Бид бүгдээрээ л мөнгөний төлөө явж байгаа өвхлийн тоглоомонд орсон буцах замыг тоглогчд л гэсэн үг. Өнөөдрийн бичлэгийг хүрээд өндөрлөж байна. Бичлэг таалагдсан гэж найдая. Тэгэд лайк болон сабаа дараад үзэхээ битгий мартаарай. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.